одоо удган хүнтэй одоо хүүхдийн баяраар яагаад ингэ сууж байгаа юм л зарим гайвч магадгүй. Тэгээ энэ нь бол би бас цаагаараа бодож аваад ерөөсөө энэ хүүхдийн эрх зөрчигдөх энэ чинь бол энэ 6 дугаар сарын 1-ний өдөр гэдэг чинь хүүхдийн баяр нэг талаасаа нөгөө талаасаа ард нэг юм үг байна штэ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тийм ээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. А гэтэл энэ хүүхдүүд бидний энэ хойч ирээдүйд болсон хүүхдүүд маань ганцхан энэ 6 дугаар сарын 1-ний өдөр биш бүх өдрүүдэд эрх нь хангаагдж байгаасай. Бүх хүүхдүүд ингэж нөгөө нүдэн галтай цогтой байгаасай гэж бүгд хүсдэг. Гэтэл бас нөгөө талдаа тийм биш байх шиг зүйлсүүд харагдаад байгаа учраас би яг энэ баярыг хугтаж таныг зориуд ингэж урьсан шүү. Тийм. Манайх сонин гэсэн нэртэй тэгээд ер нь одоо танаар сүүлийн үеийн сонин сайхан би одоо тийшээгээ хараад байгаа юм учраас надад энийг л их сайхан сонин шинэ мэдээлэл гэж хэлэх гээд байна л та. Тийм. За би бол улаашны сорил тийм ээ бөөнрийн одоо нэгсэндээ зүүн бэлгийн толоо юм да. Зүүн бэлгийн толооны ялагч болсон улаашны сорилын цомыг сайхан өргөсөн. Маш олон бөөнөр оролцсон. Тэр дундаас цомын өргөлөө. Тэгээд энэ жил бас хажуугаар нь манай одоо тийм ээ миний хувийн компани 10 жил яа. Тэгээд ямар ч байсан тэгээд сонин содон зүйл гэвэл одоо цомоос миний зүйл ер нь бол мундаг зүйл шүү дээ энэ бол. Маш том зориг тийм ээ нэвтрүүлэгт ард түмнийхээ өмнө өөрийгөө сойрж орно гэдэг чинь бас өөрийнхөө онгодоо сурж мэдсэн бүх үлээ ард түмэндээ харуулах нэг талаараа зориг орно нэг талаараа маш их хөлс хөдөлмөр тийм ээ хүч хөдөлмөрийг гаргасан тэр дунд шантрах зүйлүүд маш их байсан мэдээж бөөнрийн дунд орж энэ цомыг аавна гэдэг чинь мэдээж онгодууд ард урдаас нь юм хийлцэх барих тэгэл мэдээж дотроо өрсөлдөн гэдэг л ойлгомжтой шүү дээ. Нилээн болж иж цомоо өргөсөн дөө. Таны өвөө бол Хөдөлмөрийн Баатар хүн. За тэгжээд л Булнаа гэдэг нэр бас надад аюул содон сонсогдчихлоо. Тэгээд өмнө нь ингээд ийм нэртэй хүн би ерөөсөө харж байгаагүй, сонсож байгаагүй, бүр уулзчих байгаагүй. Тэгээд ямар сонирхолтой нэр вэ гэж харж исэн чинь Өсгөл аймгийн хайрхны нэр юм байлээ шүү дээ тийм ээ. Хөдөлмөрийн Баатар өвөөгийнхөө тухай бидэнтэй ингэж хуучилж болох уу? Тэр өвөө нь бас энэ нэрийг хайрлсан гэд тийм ээ. Болно. Одоо миний алдар нэр чи хөвсгөлийн хөвсгөлөөс одоо тийм ээ завхан хүртэл өргөлжсэн мундаг том хайрхны алдар нэрэлтэй. За тэгээд манай өвөө маань өөрөө ихээс хоёулаа хүн байсан. Манай ээж аав нь болохоор содон гэж хүн байлаа. Тэгээд өвөө маань улсын хурлын депутат тийм ээ одоо хаан банкны үүсгэн байгуулагч захирал за тэгэл хөдөө аж ахуйн салбарт маш их зүйлийг хийж бүтээсэн нэгдлийн дарга гэл ерөөсөө яриад байвал гоншин өнөөсөө барагдахгүй айгүй мундаг хөдөлмөрч хүн байлаа шүү дээ. Тэгээ анхныхаа 3 ач зэд ер нь бол цагаан уул, бадрал, булна гэдэг нэрийг бол өгч ирсэн. Тухайн үед бас өөрөө бас нэг ярилцлаганд орохдоос энэ 3 нэрийг бас дурдаад одоо тэр сонингийнх нь хайршил маань хүртэл надад бас байдэн шүү дээ. Энэ том хайрхны алдар нэрийг эмэгтэй хүн авч явж байна. Хамаагүй бүтэн нэрээр дуудаж болохгүй. Тухайн уул усны эцэд нь хүртэл тогтчоос ирдэг аюултай. Тэгэхээр ер нь бол авгаалж дуудаж байгаараа гэж айгүйх баг багт нь хэлдэг байсан л та. Тэгэхээр их тогшоо хайрхны алдар нэр штэ. Тэгээ тэр алдар нэрээр ер нь бол их бахархаж явдаг. Бага байхдаа бол яагаад юм сонин нэр өгсөн юм бол гэдэг ер нь нэг жоохон тийм эс штэ би. Тэгээд л нөгөө нэрнээсээ жоохон санаа зовс хийгээл нөгөө бага байхад зарим хүүхдүүд чинь тэгээд цэцгээ навчаа тэгэл ингээл нэг юм эмгтээлэг нэрүүдэн штэ. Минийх бол тийм биш нэг арай тийм өвөрмөц юм шиг эсвэл нэг тийм сонин нэртэй. Тэгээд сүүл рүүгээ хүн чинь нас явахын хайраар нэрнийхээ утга учирыг айгүй зөв ойлгоод ер нь бол тухайн хүний нэр гэдэг чинь бол айгүй чухал зүйл штэ. Яаж бэлэгдэж яаж өгсөн тэр бол айгүй мундаг зүйл юм байна. Тийм болохоор нэрээрээ маш их бахархаж явдаг. За яг энэ хүүхдийн сэдвээ ингээд ихэндээ ярихад өнөөдөр хүүхдийг бид яг өнөөдөр хүүхдээр нь байлгаж чадж байгаа юу? За яг энэ хүүхдийг бид 50 орчинд байлгаж чадж байгаа юу гэдгийг нөгөө гэр бүлтэй холбох гээд байна л да. Тэгэхээр энэ дээр ер нь таны үзэл бодол ямар байдаг вэ? За ер нь бол хүүхдийн эрх Монголд бол маш их зөрчигдөж байгаа шүү дээ. Энэ бол ил далд хэлбэрээр янз бүрээр хүүхдийн эрх зөрчигдөд хамгийн их нөлөөлж байгаа хүмүүс бол ээж аав гэж би хардаг. Тэгээ хамгийн гол нь одоо ингээ хүүхдийн баяр гэж та ирж байна тийм ээ. Хүүхдийн баяраар бүх өөр хүүхдүүд одоо баярлах ёстой. Гэтэл одоо ингээд боломжтой боломжгүй маш олон өрхүүд байна шүү дээ. Бэлэгч авч чадахгүй, бэлэгний бараа хараагүй. Ялангуяа захын хорооллын тийм ээ энэ одоо гэр хороолд байгаа хүүхдүүд бол ерөөсөө аюу өрөвдмөр шүү дээ. Би түрүү жилийн яг нэг 6 сарын 1-ээр бас өөрийн компани зүгээс ш тийм ээ. Бэлэг ингээд харах одоо зүйл өрнүүлсэн аяа. Тэгээ тэнгуут тэнд чи хүүхд бэлгээ хараа баярлж байгаа.
ингээд тийм ээ байхгүй зүйлийг нөхөд. Гэтэл тэр хүүхдэр чихрийг идээд, тэр бэлгийг идээд тэр хүүхдийн сэтгэл дүүрэхгүй байхгүй. Тэр хүүхдийн сэтгэлийг ээж аав нь дүүрэх ёстой. Гэтэл манай Монголын нийгэмд хамгийн их хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал бол зөвхөн гэр бүлийн салалт бол замбраагаа алдсан. Тэр дундаас төрсөн үр хүүхд яах ёстой гэдэг ерөөсөө эцэг их нь боддгоо, зөвхөн өөртөө л боддог. Одоо битээр нийлэхгүй юм байна, салъя болъё. Тэгэл юм болонгууд одоо шүүхтэр ингээл саллаа байлаа. Тэр хүүхэд яах вэ? За нэг тэтгэмж тогтоож байна. Тэр тэтгэмжээр тэр хүүхэд яах вэ? За мэдээж тэр амьдралд нь хэрэглээнд нь зарцуулна л та. Гэтэл тэр насаараа эцэггүй өсөх, насаараа ээжгүй өсөх гэдэг айгүй харамсалтай шүү дээ. Эцэг ихийн хайр халамжаас хол өсөх цаанаа л нэг нүдний гал нь унтарсан нэг дүүрэн биш амьдардаг, дутуу явдаг. Тэгэхээр нэг эцэг ихийн хоорондоо тэрсэлтэл ирэхээр нөгөө хүүхдийн орчин айгүй чухал шүү дээ. Тэгэл үр хүүхдийнхээ хажууд танаа манаа тал гэл ингээл талцаал ерөөсөө ярихгүй сэдвэр ярьдаг. Гэтэл нөгөө хүүхдүүд маань нөгөө хажууд нь байхдаа нөгөө янз бүрийн нөгөө хиллэгээс нь суралцж эхэлдэг. Тэр ерөөсөө эцэг их нь анзаардаг байхгүй. Наад захын л нөгөө янз бүрийн нөгөө айхтар ПМ гэдэг үгээр хилцэж байгаа. Наад захын хосод үйт юм бэлээ. Гэтэл өөр хүүхд нь юу суралцах нь ээж аавсаа. Тэгэл ерөөс эсвэл хоёулаа хамт архиудаг. Гэтэл хүүхдийн орчин, хүүхдийн эрхийг ерөөсөө эцэг их өөрсдөө зөрчиж эхэлдэг. Хөндлөнгийн хүмүүс биш. Тэгэнгүүт яг өсвөр насны дээр шилжээд ирэхээр ээж аауд нь хүүхдэд загнадаг, зодддог. Чи үг авсангүй. Чи өстой ямар том өстой ээж аав хөөдөөс ингээд хэрэлдлээ ингээд лээгээд амир зандарч хэрцдэг ээж аауд маань. Ээж аавын бүтэн байлах, үүрэг хариуцлага гэдэг зүйлийг бүр нэг талаар ингээд бүр хуульчлах хэрэгтэй. Одоо хүнд одоо маш аимшигтай хэрэгүүдийн дандаа томчууд хүүхдийг хохирсон байдаг ч гэдэг юм ингээд хүүхэд дандаа хохирогч байдаг. Тэгээ энэ бүхнээс ингээд болоод онцлоод нэг зүйлийг асуух гэхээр тэр нөгөө салт гэдгийг би асуух гэдэг. Энэ дээр нөгөө юу сонин санагдаад байгаа гэхээр нөгөө эмэгтэй хүнтэй холбогдоод байгаа байхгүй надад. Одоо ингээд энэ тентхийн группүүд их байна. Одоо тэгэл өнөөдөр бүх хүн ингээд цахимжсан те. Тэгтэл энэ тентхийн группүүдэд ингээд мэдээлүүд дээр тэр эмэгтэй 55-аас дээш насны, 45-аас дээш насны, 35-аас дээш насны тэр эмэгтэй ингээд миний нөхрийг зүгээр болохгүй маа те. Ингээд өөрөө хүүхдтэй үжиж миний ингээд нөхрийг өрөөсөө өдөржин шөнжин ингээд салгаж авах гээд байна ч гэдэг юм уу. Ингээд дандаа гэр бүл үүсэн эмэгтэйчүүд байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь ямар учиртай танаар ирнэ ийм хүмүүс ирдгүү. Над дээр ирж байгаа бараг 10-8 дандаа гэр бүлийн асуудалтай хүмүүс орж ирдэ штэ. Тэгээ ерөөсөө наад сэдвч ерөөс аягүй зах замбраагаа алдсан. Ганцхан 40 гаруй 50 гаруй гэхгүй ерөөсөө л 20 настай хүмүүс хүртэл гэр бүлийг өмүүлээ явж штэ. Тэгээл нэг 20 настай 20-21-тэй охтод тийм ээ энэ ахыг авч суумаар байна. Тийм ээ эхнэр хүүхдийн зайлуулдаг гэдэг аягүй дураараа юм ярьж орж ирнэ. Саар нэг хүмүүс бас тийм зүйл хийгээд ах шиг байгаа зан үйлэр. Зарим нь болохоор бүр ингээд ширэлцэн. Одоо би ингээд өөрийнхөө сарын тэмдгийг ингээд уулгаж исэн гэдэг бүр юм амар бүр юм шившгтэй юм хүртэл ярьдаг. Тэгэхээр нөө эмэгтэйчүүд ихээс л эр хүн учир байдаг. Тэр мэдээж эр хүн хин нэг нь хинд нүүр хөхгүй л бол тэр харилцаа ер нь чааш явахгүй шүү дээ. Хоёулаа хоёр талаас ингээд бол одоо ингээд эвлэлдээд ингээд хоёулаа зогцоо яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр 50 гаруй 40 гаруй насны одоо ах нар ч бас биш шүү дээ. Ганц эмэгтэйчүүд гэхгүй. Айлын жоохон охиныг одоо тийм ээ 20-21-тэй охиныг жирэмслүүлчихэл тэнч ихнэрдээ нэг сайн ханы дүрсгээл энд ч нэг охины жирэмслүүлж ачаал ах нь чамтаа суун хоёлоо болно бүтэн гэсэн эрнээсээ яг ирээд амьдэрсэн юм байхгүй. Тэгэхээр ерөө нь ирж байгаа хүмүүс ихэнх нь 50 гарсан ах нар байна. 40 гарсан эгчнэр 50 гарсан эгчнэр яг ингээл амьдрал сайхан тогтоол ингээл төхнөл ингээл байжс би энэ амьдралыг зүгээр босгоогүй чинь маш олон жил хөдөлмөрлсөн маш олон жилийн ард одоо энэ амьдрал маань сайхан ингээд тохноод төхнөд байж хахад л нэг хүүхэн орж ир амьдралын маань самраа ажиллаа. Би энэ амьдралыг алдмааргүй гэдэг зүйл ярьж орж ирдэг. Тэгэхээр нөгөө хүүхдийн баяр зориулаад нөгөө хүүхдтэй холбож энэ асуудлуудыг яриад байгаа болохоор ер нь тэр буруу юм хийгээд одоо тэр хүн биш үү? Одоо эрэгтэй эмэгтэйч хүн бас байж тээ. Гэр бүлээ хуураад байгаа эмэгтэй хүн. Тэгээ ер нь тэдгээр хүмүүст үйл үргэж байх уу? Бага. Үйл үргэж ч гэсэн хамгийн айхтар зүйл байхгүй юу? Тавьсан сум буцаа байран дээрдэг чи юу тайран түүнийг хүн заавал хураадаг. Гэтэл одоо болоо явж иж бол насны бүсэнд маш их зовдөг. Наад захын л өхөө өгөж бүр хүүхдээ зовоод өөрөө зовоод маш их зовж ирдэг юмртай айлдаг. Гэтэл энэ богинохон ингээд хугацаатай ирсэн амьдралдаа тухайн хүн дараагийн төрлийг өөрөө бүтээж идэг байхгүй. Хэр зөв амьдрах вэ? Өөрөө өхөд болчдөг зүйл ш. Үр хүүхд өөр үндсэн үлдэн. Хийсэн үйл өөрийн үр хүүхд нь үүрдэг. Хамгийн аюултай зүйл гэдэг. Тэгэхээр нөгөө үйл өөр хураагаад
яваад байгаа одоо гэр бүлийн араар тавилттай энэ замбраагаа алдаад байгаа хүүхд хүнчрүүлээ хүүхдийн нулимсан дээр нэг сайхан амьдрах юм шиг юм бодоод байгаа энэ хүүхнүүд бол ерөөсөө нэг л өдөр үл өөрөг угаасаа өрнө. Тэр эмэгтэй хүний одоо нулимсыг үзсэн, тэр үр хүүхдийн нулимс үзсэн, тэрний үл өөрийн төлөөсөн тэр хүн ч гэсэн нэг өдөр яг тийм байр байдал ордог л байхгүй. Яг амьдрал дээр гарч ир өөрөө нөхөр сөдөртэй болох ч юм уу эргээд өөрийнх нь нөхрийг хин нэгэн одоо тийм ээ одоо янз бүрээр одоо гэр бүлийн гадуур харилцаа үүсвэл дахиад яг тэр эмэгтэй хүнд хамтлуулсан бүх зомлог тэр хүн үүрдэг. Энэ зүйлийг тойроод гарахгүй бүгд дайраад гардаг байхгүй. Шүтлэггүй хүмүүс бол хамгийн аюултай байдаг. Юу хийж байгааг мэддэггүй. Үлцээр өвгтөө үл өөрөг хөвлүүлдэг хамгийн айхтар хүмүүс бол шүтлэггүй хүмүүс гэдэг. Тэгээ байгаа амьдралаа хувь тавилангийн эвлэрцээ явждаг. Бусдын амьдралд айгүй хатаархдаг. Одоо гэр бүл салтын донд ч найз нөхдүүдийн асуудал байна шүү дээ. Тэгэнгүүт хоёр найз ингээд нэг залууг хүүхдээ гаргацсан амьдраад байна шүү дээ. Энэ гэр бүлийн салалт болон гэр бүлийн замбраагүй асуудлыг уг нэг тийш нь ингээд хуульчлах ч юм уу тийм ээ маш том хариуцлага үүрдэг бас нэг юм бас байвал энэ дунд чинь одоо нэг 92-ийн хоорондын асуудал яригдж байгаа цаана үр хүүхдээ амар том хохирогчуу гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Эр хүн бол ачаа өрөх тусмаа улам чон шиг зэгзгэр болдог гэдэг. Таны зүгээс л ингэж хэлээд байгаа шүү дээ. Эр хүн 3 зүйлээс л хол явах хэрэгтэй гэдэг байгаа тий. Тэгвэл тэр хүн хэмэртэй явах хэрэгтэй. Эр хүний хямарс бол айл гэрээ хөнгө зүс буян шиг үр хүүхдийг харж дагаж явдаг сахус 92-ийн тулган дотор явж явах хэрэгтэй гэдэг. Тэр гал голомт эцэг хүний голомт бол эр хүний голомт хизээ тасрах ёсгүй. Гэтэл тэр жилд яагаад тэр гал голомтоо нэг удаа дахиж болдгоо. Тэр голомтон дотор ч нэр хүний хямар сулдыг дааж явдаг. Айл гэрээ өнгө цус буян шиг оржсон ол зомгийг тогтоож идэг. Яг хүнтэй ижил амьд галын сахус заларч иш тухайн өрхөө дааж явдаг байхгүй. Эр хүн сүр сүлдээ ямар ч цаг үед яаж ч амьдралд алдсан бүдэрсэн тийм ээ. Яаж ч амьдралд нугарсан хямрыг алдаж болдгоо. Дотоод хүчээ алдахаар тэр дундаас өндийж гарч ирч маш их зовдөг. Хоймроо ингээл 17-8 айлын сайхан хүрэгт одоо нөгөө хүүнэрийг ингээ хоймроо бурхан болцсон залуучуудын зураг байдаг. 25-6 бэрүүдийнхаа зургийг хөрөг болгоод цалцайл байдаг байхгүй. 1000 сая айлын охин байгаад нэг айлын тулган дээр ураг барилдаа очдөг. Дундаас нь төрсөн өөр хүүхд нүртэл нөгөө нэг айхтар удамшлын өвчин аваад орчдөг. Одоо удамшлын өвчин дотор ч маш айхтар юм шүү дээ. Бүгдээр илгээрээ явж гин, бүгд аауд эзэнтэй дөрж гин. Гэтэл тэр дундаас төрсөн өөр хүүхд нь удамшлын өвчин аваад орхоо. Насаараа нэг хүнд өвчтөе хүүхд хэврээд насаараа тэр айлын голомтны үйл үүрэг хамт өөрлөсөж явдаг байхгүй. Тэгэхээр хин нэгний голомтны үйл үүрэг хин нэгэн үүрэх ёсгүй. Өөрсдийнхөө амьдралын зургаар хүн амьдрах ёстой байтал тэр айхтар голомтон дээр очиж ерөөсөө тэр зоох ёсгүй. Тэгэхээр 92 хоёулаа амьдрал дээр өөрсдийн гэсэн гал голомтоос гал салгана гэдэг маань эцэг эхийн гал голомтны буян ишгийг тулгандаа өвлөн авах ёстой. Нөгөө талаар нөхний нүдэнд харагдахгүй хүн болгоны амьдрал дээр ирээд буцахтаа үйл өөрийг хураацсан байна. Санаатаа санаандгүй. Тэр үйл өөрийг галын үлээр салгадаг ёстой байхгүй. Тэрийг л ер нь ойлгочих юм бол ер нь одоо энэ бидний энэ орчин үеийн ингээ яриад байгаа энэ бүх зүйл зэгцрэл ирнэ шүү дээ. А гэтэл гал салгах одоо үйл явцыг заавал одоо буу утгандаар очиж хийх ёстой юу? Одоо тэгээд тэр гал салгах үйл явцыг гэртээ ч юм уу хийх тийм зүйл байдаггүй. Одоо хүмүүс маань гал салгаж ингээ гэртээ тийм ингээ нэг жижигхэн ингээ нэг 100 хон дээр дахиад шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бол угаасаа Монгол өв боломж Монгол ёсны тийм байгаагүй. Яг одоо тийм ээ хин нэгний тулганд биш, хин нэгний галд биш. Яг цэвэр ариун яг одоо бидний зан үйлэр бол одоо аль зүгтэн гарах. Цэвэр ариун тагшин газар дээр тэр галын үлийг хийдэж домдог штэ. Тэгэхээр заавал нөгөө бөөгийн үлээр салах хэрэгтэй гэдэг юм. 3 2-оор шилжсэн бол 2 2-оор шилжсэн бол бөөгийн үлээр салгана. Яага бөөгийн үлээр зан үйл хийх гэдэг юм гэх юм бол эн чинь тэр тулгын дотор байгаа үйл өөрийг хүн өөрөө гал салгах болчдөг зүйл биш байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний зан үйлээр тэр өмнө ээж аав өвөө эмээгийн хийсэн үйл үүртэй асуудлыг галын үйлээр салгахад онгодууд үлийг хийдэг байхгүй. Ясан талаар дамжиж, сусан талаар дамжиж үйл өөрийг хүн үр хүүхэд нь эдэлдэг учраас өөрт хамаарлаг болох ёстой. Тим зан үйл гэдэг. Энэ бол маш чухал зан үлийн нэг гэдэг. Тухайн зориод ороод ирсэн хүн дээр одоо төлөв болгоход голомтны асуудал гараад ирсэн бол ойлгомжтой харагддаг. За гэр бүлийн асуудал тоон дотор нь докторгүй амьдрал ойлгомжтой гарч идэг байхгүй. Тэгэхээр одоо ирж байгаа хүмүүсийн бараг 80% голомтны асуудалтай. Тэгээд амьдралд ядарч байгаа, салж байгаа, сарниж байгаа уус эдснээ гахаад ингээд бүр нөгөөхтэйгээ бүр эвлэрцэн явж идэг байхгүй. Маш их ачаа өөр явагддаг. Гэтэл тэр дунд 1000 сайхан бүтэн амьдралыг авч үлдэхэд боломжгүй. Үнд суурьнд нь тэр айхтар голомтны 3 асуудал яригдж ирдэг.
Тэр хүн салаа явсан ч дахиад өөр хүнтэй амьдрал нийлсэн ч голом төөрөөс юм болохоор дахиад салдаг. Хэдэн үеэр одоо ингээд ерөөсөө нөхөр тогтгүй байлээд шүү дээ угаасаа. Ангураа болсон хүний уур удан бол ерөөсөө айхтар насны хязгаартай улсууд байдаг. Хамгийн аюултай. Үл өөрийг хоёр хуваадаг, санаатай санаандгүй. Санаатай нь болохоор амьтны амь туслах. Санаандгүй нь болохоор уул устай тухай хүн буруу зураг харьцах тийм ээ усыг үртэл сэвтээчдэг. Ядаж аршин булгийн их болон булаг шамд нэгтэр хүртэл хүн гар хөлөө угааж болдгоо, аршин булгийн тархин дээр үр сууж болдгоо. Гэтэл хүмүүс маань ёс алдаж тийм ээ булаг шамд нэгтэр гараа угаагаа сууж идэг. Тийм ээ янз бүрийн сэвтүүлээ бодортуулж чаддаг шүү дээ. Одоо энэ бүү утгнууд л дандаа л ийм юм ярьдаг гэж шууд нөгөө буруутгаар нь тайлбарладаг. Үгүйсгдэг. Тэгээд энийг бүр цаашаалаад юу гэж тайлбарлаж байгаа нөхөр зэрэг өнөөдөр монголоор дүрэн буу утган боллоо тий. Тэгвэл энэ буу утгнууд өнөөдөр тэр байгальдгийг сэргээх нь яасан юм бэ? Улс орныхоо хөгжлийг цэцгэлүүлэхэд яасан юм бэ? Эдрийн нөгөө ид шид нь хаанаа харагдаад байгаа юм бэ гэл тий. Тэгээ нөгөө бухар сүсэг ер нь хүн яаж амьдрах бол энэ их үе үеийн одоо энэ хідэн үеэрээ гэх энэ зүйлтэй ямар ч хамааралгүй юм. Та өөрөө өнөөдөр амьдралынхаа эзэн гэж тайлбарлаад байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй. Энэ бол угаасаа яригдах сэдвийн нэг л дээ. Угаасаа Монголд маш олон бүүнэр чадaltaй чадалгүй олон бүүнэр шүү дээ. Нэг багш гэх чинь доороо одоо тийм ээ 100 шавьтай байх жишээний. 100 шавь дундаас яд жил болгоныг сорил сойлго авч явах хэрэгтэй багш хүн. Гэтэл тэр дундаас хүний сүсэг бишрэл дээр маш их одоо ингээд алдчихж байгаа одоо бүүнэр бас байгаа тэнд. За мундаг сайхан үүлийн цэцлээ гарч байгаа онгод тэнгэртэй мундаг улааш нар бас байгаа. Тэгэхээр саар хүмүүс манаас тийм зүйлүүд бас чиглүүлж байгаа. Нөгөө талаар засал хийлгэхэд тухайн хүнээс маш их зүйл хамаардаг. Одоо зарим хүмүүс маань би ийм хүн дээр очиод ийм засал хийлгээд тэдэн саяар засал хийлгээ хүрээгүй гэдэг зүйл ярьж орж идэг. Гэтэл тухайн хүнийг харахаар өөрөөс нь маш их зүйл шалтгаалдаг. Одоо жишээлбэл нэг зүйлийг шатаагаад ирээ баруун хойд зүг гэхээр ертөнцийн зүгөө ч мэддэггүй хүмүүс. ертөнцийн зүгөө мэдхгүй зүгээр гаргаад буруу зүгт гаргаад шатаачдаг. Нөгөөхөө бүрэн ч шатаач чаддгүй. Эсвэл жалган давж шатаагаа авчдаг. Тэр миний зүйлийг хийгээгүй байхгүй. Өөрийнхөө төлөө зан үйл хийлгэж байгаа. За нэг өргөл өргөө ороод ирэхээр зүгээр гаргаад цацаачдаг. Тэр өргөл хэний төлөө өргөд байгаа. Тэр өөрийнхөө төлөө өргөж байгаа. Өөрийнх нь өргөсөн өргөл хүрх газараа үржиж үл сайхан бүтдэг ёстой байхгүй. Гэтэл тэрийгэ өртөл хүмүүс мэддэггүй. Тэгэхээр нөө хамгийн гол зүйл бол заслын үр дүн гарах нь чухал. Хүн хизээч эцсийг үздэггүй. Ялангуяа шүтлэггүй болсон. Зөвхөн өнөө маргаашийнхаа ажлыг бүтээ. Миний ажил бүтэхгүй байна. Би хил амтай байна. Зөвхөн тэрийг л боддог. Гэтэл шүтлэгтэй хүмүүс бол үл өөрийг хураахгүй тулд хідэн үеэ сайхан даатгаж хідэн үеэрээ үр хөвгтөө сайхан энэ үлийг хиймээр ин гэдэг зүйл маш юм улс суурьтай нухацтай юм ярьж орждог. Холуур хардаг. Тэгээд нутаг уул устайгаа хүртэл маш зөв харьцдаг. Зүгээр наа захын үйлдэл нь биеийн хилэмж хандлага нь хүртэл шүтлэгтэй хүмүүс бол аюу мундаг гэдэг. Тийм болохоор миний зүгээс бол ер нь одоо өдийн насанд одоо тийм ээ шүтлэггүй гэж яриа явж байгаа хүмүүс би юусоо ойлгохгүй. Одоо мэдээж асуудалтай л хүмүүс одоо ингээл буудган лам ингээл очиж байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл үүнийг юу гэж тайлбарж байгаа нэхэр нөгөө хүмүүсээ одоо айгүйх баян болгоод байна гэдгээс хараад байгаа. Одоо нөгөө тэр ядраад байгаа гэдэг хүмүүс чинь тэр хүмүүстээр очиод зовлонгоо яриад тэгээд зовлон жаргалаа яриад тэр хүмүүст ингээ нэг өргөл барьцаа өгөөд тэр хүмүүс нь ингээд амьдрал нь дээшлээд нөгөө зорж очиод байгаа хүмүүсийн амьдрал дээшлэхгүй байна гэдгээр нөгөө бухар сүсэг талаасаа тайлбарлаад байгаа хүмүүс байгаа юм. Тэр одоо нэг ингэдэж штэ. Одоо жишээ та нэг зүйлийг танд хэлгээд хоёр найз яг ижлэхэн ажил хийдэг. Яг адилхан мөнгө олдог. Тэгэнгүүт нэгнийх нь амьдрал ингээд огцом дээшлээд идэг. Бүр ингээд жилээс жилд нөгөө шүтлэг байхгүй хүн нөгөө нэг 5 онтог ирээсээ дээшилдэг. Тэгээд тэр хүн надаас асууж штэ. Би найзтайгаа яг ижлэхэн мөнгө олдог. Яг ижил ажил ингээд хийдэг. Тэгсэн хэрнээсээ миний амьдрал дээшлэхгүй миний найз нүдэн дээр ингээд өөрчлөгдөд байна. Би яах ёстой вэ гэдэг. Буян ишгэн сав дүүрэхгүй тохиолдолд хүн хизээч юмтай болохгүй боломжгүй. Юм орж ирсэн ч юм тогтохгүй урсгалан гадагшаач ихтэй болчдөг. Тэрийг нөө хүмүүс мань мэддэггүй. Гэтэл тэр буян ишгэн савыг галын сахиурт тэнцүүлж яддаг. 92-ийн хямар сүлтэй хамт ингээд авч явдаг. Тэгэхээр хамгийн гол нууц төгч тэнд оршиж идэв. Газ салгах гэдэг чинь тий. Тэгээ тэр газ салах үйл явц ер нь хүн насан туршийнхаа амьдралд нэг л удаа хийх хэрэгтэй юм уу? Жил болгон хийх хэрэгтэй юм уу? Тэр засалч бол насан туршдаа нэг удаа хийдэг гэсэн байхгүй. Эцэгхийн гал голомтоос галыг салгаж иж 92-ийн гал голомт гэж шинээр бий болно. Тэр гал голомтоо үр хүүхдээ өвлүүлдэг шүү дээ. 18 нас хүрсэн бол үр хүүхдээ эцэгийнх нь галыг салгаж өгдөг.
Тэгээ чааш та нэг голомт одоо өвлөгддөг гэсэн байхгүй. 13-ны жил, 49-ний жил гэл ингээл нэг жилүүд байдаг штэ. Гэтэл 81-ний насны одоо энэ мөчлөг буюу энэ одоо домыг хийхгүй бол энэ нас хүний амьдралд буюу маш том тийм цөвтэй нас байдаг юм аа гэж энэ үнэн үү? Ер нь бол бүхэл одоо жил орох насны мөчлөгүүд аюу хатуу штэ. Ганцхан 81 гэж ярихгүй. Ялангуяа могоо жил бол ер нь аюу хатуу жил штэ. Нөгөө талаар аюу мундаг жил. За тэгэл бол усын бариатай хүмүүс айлууд идэв штэ аюу аюултай. Хэдэн үеэрээ л усын хорлол тийм ээ хараал өрөөл тийм ээ ангөр авалсан хүний ураг удамгийн айхтар юм явж идэг 3 үй дотор. Гэтэл нөгөө нэг лус хилэгнүүлсэн айлууд маань ерөөсө тоодгүй штэ аюу сонин би гайхаад идэгий. Тэгсэн ирнээсээ эцэг ихээс 12 уулаа. Одоо хоёулах нь үлдсэн. Ингээл 2 жил бол 3 жил бол бүгд өнгөрдөг. Гэтэл юм гэдэг ямар нэгэн зүйл шалтгаан байдаг байхгүй юу? Энэ хүн насны хэмжээндээ явж гинүү тийм ээ. Эсвэл хөндлөнгийн нөлөө байна уу гэж харах хэрэгтэй. Гэтэл хөндлөнгийн нөлөөр насан болоог байхдаа дээд тэнгэртээ альждаг өнгөрснийхаа дараа усын хорлол байна гэд. Тэгэнгүүт манай тарныг тийм яваад идэг юм а бүр дээр үеэс л ийм усын хорлолыг гараад идэв гэсэн ирнээсээ усыг дахиж чаддаггүй. Усыг дахин гэхээр маш ихэн боддог хүмүүс. Нүсэр юм бодоод идэг. Гэтэл тэр чинь усын буулттай өдрөө харж байгаа тийм ээ ураг удмаараа сайхан ураг удамд нь барьсан байраагаа л усууд минь сайхан тавьж хайрлаарэ гэж яагаад дахиж чаддгүй яагаад хідэн үе даатгаж болдгүй лус хилэгнүүлсэн усын байранд орсон хүмүүс ер нь бол тийм урт насалдгүй жам бусаараа хальдаг дандаа өвчнөр халих гэдэг нас нь болоог байхдаа явдаг хамгийн хатуу байдаг. Тэгэхээр тэр зүйлийг бол усаа сайхан дахиж явах хэрэгтэй. Ялангуяа энэ жил могоо жил орж байгаа. Лус хөлтөд усын жил орж байгаа учраас усын байраатай өрхүүд маш хатуу ордог. Тэгэхээр лусыг дахиж шүтэж авах юм бол ер нь бол эрүүл мэндийг дааж удаа аюу мундаг штэ. Бурхан болоо гэхэд нөгөө хөрөг зургийн заавал тавих хэрэггүй юм аа. Одоо бол зүгээр шүтдэг бурхныг тавьмаар юм аа гэд ингээд бас нэг юм хаанасаа ч гэмээр юм ийм одоо зан гэх юм уу заншил гэх юм уу ийм зүйлийг ингээд хүмүүс өөрсдөө гаргаж ирээд байна л да. Манай өвөг дээдс өвөө юм ээ тийм ээ дээшээгаа хідэн үе дотор өнгөрсөн үеийн ойдгуулын бурхан хадгалж яваагүй байхгүй. Одоо ингээд анзаарал агаар танад хідэн бурхан байна. Гэтэл хизээж өгсөн үеийн ойдгуулыг хүн хоймортой бурханыг зарж явдггүй. Тэр хүн тэнд ямар ч хамааралгүй бурхан зөвхөн тэр талигчийн хойдгоос бүтээлгсэн бурхан л тэр хоймор явагдаад байгаа байхгүй. Тэгээ хүмүүс маань их бурхан залхаа юу дуртай. Тэгээ гэрээрээ баахан бурхантай хоймроо. Тэр чинь юм залхахад төртлөөс учиртай шүү дээ. Цай сууныхаа дээжийг 50 тоос шороогоо сайхан ачин бас ёсоор нь авч явах хэрэгтэй гэдэг. Ингээд маш хүнд хор тавдрын юм одоо үе шатна 4-р шатанда орчлоо та нэг 3 сар таслаад ингээд өнгөрөх нээж гэдэг юм ингээд өөрийнх нь нас барах нь ингээд тодорхой болчихлоо шүү дээ нэг хүнд. Гэтэл намайг өнгөрөнгүүд миний одоо намайг чандарлаад тий. Тэгээд миний нутагт одоо яг тэр одоо суманд очиод тэгээд миний ингээд чандрыг сайхан тараагаарай гэд захиад өнгөрч яхад дараа нь ингээд бурхан болчихлоо шүү дээ нөгөө хүн маань. Гэтэл нөгөө гэр бүл нь өөрөөр хийчихэж байгаа байхгүй юу? Чандралаараа гэхэд газарт оршоогоо. Нөгөө ингээд бүх хүссэн зүйлийг нь өөрөөр хийгээд байгаа үед энэ нь өөрөөр ирэх үү? Одоо яг амьд үлдчихэж байгаа тэр гэр бүлд буруугаар нөлөөлөх ч гэдэг юм уу? Эсвэл нөгөө бурхан болоо чи сүнс амьрлахгүй байх ч гэдэг юм ийм зүйлээр нөлөөлөх үү? Хизээч ээж авахаас тэр хийдэг хүн бол их ховор шүү. Тэрэн дээр угаасаа тэгэнгүүт хүмүүс манд тэгдэг ингээ аав ээжийг ингээ 40 соног дуусал ингээ зүгтлээ. Би энэ газарт байх хэрэггүйгээд бүр намайг ингээд энэ одоо ямар учиртай юм бол гэд бүр ингээд асуусан бүр тийм асуулт асууж орж ирдэ штэ. Тэгэхээр буйны ойдох бол ямар нэгэн байрлалаар дутуу хэлцгийг зүйл байна гэдэг зүйл гарч ирнэ. Тэгэхээр нөө тухайн хүн чинь дараагийн төрлийг олохгүй гэдэг маань үлдсэнгүүдтэй ер нь жоохон халтар штэ. Одоо зарим хүмүүс чинь 40 соног дээр 9 хүн аваад өнгөрч зайлгүй штэ. Яг 40 соног нь болно. Яг л 40 соног дээр хүн өнгөрдөг бүр тийм айхтар. Тэгэхээр тийм айхтар хатуу гал голомттой айлтаа ураг барилтчих юм бол тэр айлын голомтны үйл өөрийг хамт үргэлцгээс гадна тэр амьдралын төлөөсөнд явдаг аахгүй. Тэгэхээр энэ хүмүүстэй ер нь л бол хандаж хэлэхэд юм болон учиртай байдаг. Ер нь бол маш их нарийн. Гэтэл одоо нөгөө нэг насаараа одоо аав нь өвөөгийнх нь аав нь ангөр аавалсан бүр улаан анчтай шүү дээ. Нутаг хөшүүндаа зартай. Эсвэл бүр модыг ингээд уул устаа буруу зураас ургаамаа төнцсөн айлууд дандаа нөө мотор дагнаж одоо бизнес хийдэг тийм ээ мотор дагнацсан эсвэл дандаа уул уурхаагаар явдаг газар ухаж нэг газар ухаж уул уурхаа одоо ингээд дандаа л усын одоо тийм ээ газрын дор усын одоо хөвлөө явж тэрийг байн хүнддэг тийм хүний ураг удам ер нь бол тийм сайн явдаггүй тухайн үедээ болж байгаач
хамгийн том үйл өөрийн төлөөс нь явдаг. Тэгэхээр төрөл бүрийн дон байдаг гэдэг ингээд яг тийм байдаг юм уу? Одоо хормон дон, архины дон гэх мэтчлэн Архины дэг бузар гэдэг чинь одоо тийм архины шилний доотлын ёроолыг ерөөсөө хүн хүртэж болдгоо байхгүй. Одоо ингээл архи хундаглал тойруулахад хамгийн доотлын ёроолыг хүн хүртэж болдгоо. Тэрийг хүн хүртгэхэд ер нь ямар нэг архи ч өөрөө дэг бузар гэдэг зүйл хэдийний дээж ч гэсэн дэг бузартаа ордог байхгүй. Хүн эзэж тэр доотлын ёроолыг ууж болохгүй нэ. Болохгүй газар одоо хоноглоод одоо нэг залуу бүр буудалд хоноод ингээд юмд дайруулсан ингээд галзуурсан юм шиг ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр байнгын хүн орж гардаг 9 шидийн энергитэй хүн амьтаа орж гардаг газраас хүн буудлаас бол сэвтчихдээ шүү дээ, бузартдаг. Тэгээд нөгөө олсон мөнгөө одоо амьдралаа байр сав мөрөдө тоглоонд алдцсан одоо маш олон хүүхнүүд байна шүү дээ. Залуучууд ч байна. Тэнгүүт нэг хүүхэн орж ирж байгаа. Байраа ингээд 170 саяар зарцсан. Тэгээд нөхөр нь ингээд нөгөө асуудлыг мэдээгүй явж байгаа өөрөө хөдөө ажилтай. Тэгээд нөгөө хажуугаар нь дарамжгүй хүнээс 100 сая төгрөг зээлээ тоглож байгаа. Орох оронгүй болц. Зээлт 2 нэлэх хүүхэд. Бүр ийм амар юм байна. Ханийн тэнгэр дуудлах гэж үнэхээр тийм байд юм уу? Тань дээр ийм хүмүүс зорж ирэх юм уу? Ханийн тэнгэр дуудана гэдэг чинь тухайн хүний би бол ямар ч зүйлийг голомттой харьцуулж шаарддаг байхгүй юу? Одоо хүүхнүүдийг дөө ханийн тэнгэр дуудуулсан маа нөхөр авчлаа нөхрөө дуудуулъя гэж ярьдаг байхгүй юу? Зан үлийг 2 янзын нэг нь их зөөлөн аргаар үзнэ. Нөгөөх нь болохоор хатуу арга гэдэг маань одоо нөгөө чөдрийн үйл гэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр чөдрийн үйл маань хамаа намаагүй хүнийг чөдөрлж болохгүй. Тэр хүн ингээд нэг сэтгэл нь байхгүй болоо явж штэ салах шийдвэр гаргаад тийм үү. Гэтэл тэр хүнийг хүчээр дуудаад оруулаад ирэхээр сэтгэл байхгүй хоосон би орж ирээ шүү гэж би хэлдэг. Таны хэлсэн яг зөв байна. Би бүр 6 сар тэслээ. Стал хоосон би байдаг юм байна гэж ярьдаг байхгүй. Бөөгөн гэдэг чи хийх ёстой юм хийж болохгүй зүйл гэж байдаг. Дээд тэнгэртэй тангараг өргөсөн хүн цэртэй зүйл зан үйл хатуу юм хийж болдгоо маа гэхээр тайлбарлахаар л энэ хүнийг л авд суун гэд дураараа тэгээ сүүлдээ зариун загнашд орж ирээ. Би 2 цаг гарan төгжрээд орж ирсэн. Яагаад надад үйлчлэлтгүй лээ. Нэг тийм дээрэнгуугаас харьцдаг тийм хүүхнүүд байдаг байхгүй нэг тийм яг яа игээд байгаа нэг гоо сахны солоноос нэг үйлчлэгээ авах гэж байгаа юм шиг дураараа юм яриад нэг юм бүх юм өөртөө таацуулах гэдэг. Тэгээ яг энэгийн тийм асуудал орсон ч хоёлаа манай нөгөө нэр чин сонин гэдэг түрүүнээс тэгээд яг ингээ орж ирж байгаа хүмүүсээс эсвэл энэ одоо ингээл нийгэм ингээд ер нь энэ нийгмийн тойлол тань дээр зорж ирдэг хүмүүсээс л харагдчих واخ гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ сонин гэмээр ийм зүйлүүд байдгаа. Бүр үнэхээр сонин гэмээр төрсөн ах 2 суудсан шүү дээ. Одоо жишээлбэл нэг 4 хүүхэдтэй ингээд айл л да. Банд нь ингээ 18-тай том нь одоо доотлын 2 дахь охин ингээд 15 хүрсэн. Төрсөн ах 2 хоорондоо янз бүр болоо жирэмсэн болцсон шүү дээ. Ээж аав нь яах вэ? Бүр ингээд бүр амар сонирн байдалтай орж ирж шүү дээ. Тэгэхээр энэ нийгэм хаашаа ирэх ч юу? Эсвэл ингээд нэг эцэгтэй 2 өөр хийж ингээд хүмүүс суудсан. Өнөө маргаашгүй хүүхдэн төрөх. Энд чинь ураг удам бичвэр бичээс байхгүй нөө зах замбраагүй байр байдлыг илэрхийлэх байхгүй. Амьдын хар нүгэл гэж одоо ер нь энэ хүний амьдралыг буснуулж байгаа хүүхэд өмчрүүлж байгаа энэ ер нь амьдын хар нүгэл мөн үү? Хамгийн том нүгэл бол энэ штэ. Хамгийн том нүгэл юу хийж байгааг мэддэггүй. Тэгэл нэг хүүхэнтэй улаан цагаан явуулдаад эхнэрийгээ юу ч ингээ тоодгүй. Тэгээ нөгөө хүүхэн бүр би энийг чи авд суун гэл дураараа юм яриад. Гэтэл тэр босгосон 20 25 жил 10 хэдэн жил тийм ээ ханийшлууд одоо мэдээж тийм ээ байхгүйс байх хүртэл явж байгаа штэ. Баян үнтэй суучих юм бол зовлонгүй амьдрна. Хүүхдийг гаргахжул яг болох гээд байна. Энэ 3 ахын алийнх нь хүүхдийг гаргах уу гэж зургийн нэрээр ороод ирж шүү дээ. Маа нэг хамт ажилдаг охин маань нэг ахын хүүхдийг үйлчлүүлэгч юм. Хүүхдийг гаргасан. Тэгээд одоо ингээд хүүхдийг гаргацсан. Зов хүмгүй байр ахуулаад амьдрдаг. Сар болгонд итгэмж аваад. Би ч гэсэн бас тэгж амьдрмаар. Гэт тэгэнгүүт 3 хүний зураг гаргаад энэ 3 алийнх нь хүүхд гаргавал би нэг өрөө байртай болох боломжтой. Бүр тийм амар болцсон. Тэгээ тэр ингээд харахаар 18 19 настай жоох охтууд. Одоо та надад тэдэн төгрөг өгөхгүй бол эхнэрлүү чи явууллаа гэдэг ийм занл хилд орцсон ахнар ч гэсэн орж ирдэг байхгүй. Одоо тэгээд хэрвээ яахгүй бол би энэ чинь одоо эхнэр чи өгөөд хүүхд чинь ч гэсэн явуулна. Чиний энэ зураг мургийг гээд бүр ингээд процент авцсан ингээд. Тэгээ нөгөө ах чи одоо би яах вэ? Одоо ингээд эхнэр маань мэдвэл би одоо ингээд салжуул яах вэ? Ах нь амьдралаа бүтэн авч үлдмээр байна. Гэтэл би зүгээр ах нартаа нэг зүйлийг хандаж хэлэхэд ах нар гэлтгүй ишчүүдээ хандаж хэлэхэд энэ босгосон үн цэнтэй цаг хугацаа амьдралын уртаж явсан хань ижлээ насны бүсэнд бити зоож нулимсын үзээрээ.
сайн сэтгэлийн үзүүр шар тос гэдэг энийг ер нь та яг өөрийнхөө тайлаач. Ямар ч хүн тус бол буян нэрдэг. Одоо жишээлбэл би нэг чөнгэлтэй дүүргийн тэнд явж исэн нэг тэрэгэн цэцэр дээр суудсан нэг ах байлаа л да. Гойлгоогоо. Тэгээ яг би чөнгэлтэй дүүргөөр нэг цайны газар байсан. Тийшээ гүйж ороод пакетанд хоол савлуулад 20,000 төгрөгтэй тухайн ахт өгч ирсэн. Гэтэл тэр хүнд байхгүй зүйлийг би тэр үед өгчөж байгаа байхгүй. Гэтэл тэр хүний харж байгаа нүдний харц тийм ээ. Надад үнэхээр талархаж байгаа. Тэр хүнд би буян болж байгаа. Өгтөө би энэ хүнд тийм ээ тус болсон буян маань эргээд надад ирнэ гэж би айгүй сайхан ингэ бэлгшээж би тэр хүнд өгдөг. Тэрнийхээ ирээгээр миний хувийн амьдрал маш амжилттай явдаг. Би ч одоо өөрөө бас компани ерөнхий захирал гэж явдаг. 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ олон хүн тус болсны буянаар би ер нь миний хувийн амьдрал маш ер нь бол мундаг явдаг гэж хардаг байхгүй. Тэгэхээр хүмүүс маань аль болохонд буян хийж явах хэрэгтэй шүү. Хүнийг харлуулаад янз бүрээр одоо ингээл сошиалар зүгээр өнгөрөөж чаддгүй хүмүүс идэв чинь өгөөлж доор нь юм бичгүй л болохгүй нэг юм сонин өөрөөс нь дээш гарч чадахгүй нэг иймэрхүү энэ ч нэг атаархуу замтайгаа холбоотой жишээ. Тэгэнгүүт л заавал нэг юм биччихээ санаа амарч кайф авдаг. Тэгэл нэг харын мас ороод ирвэл тэр чигтээ харын юм бичдэг. Тухайн үнийг мэдэхгүй харьцаж үзээгүй жиш ингээд харлуулдаг. Тэр ч гэсэн нүглийн тонд орно штэ. Буян хийх хэрэг хүүхд баярлуулах буян мөн үү? Хүүхд баярлуулах хамгийн том буян штэ. Тэгээд одоо нохоо хооллох тийм ээ. Одоо настай өгчүүдийн шороол зохиолтой шүү дээ тийм ээ 13-аар сайхан ингээ багсарч байгаа. Гэртээ амтыг тийжээгээд энэ буян уу? Одоо муур одоо ингээл нохой янз янз амтнд тийжээгээд байгаа энэ буян уу? За би бол наа тал дээр чинь жоохон яг нэг талаараа буян гэж харж нөгөө тал дээр айгүй хэцүү. Хүүхдийг багаас нь амтантай ингээд өсгөчхөөр нөгөө амт нь мэдээж мөөгш ямар нэгэн байдлаар ингээд хальчхаар хүүхдүүд маань амар нөгөө ингээд уйлах, нөгөөхөө санах, ээжээ одоо тэр маань өнгөрчлөө гэл одоо нэг гэрийн тэжээвэрний нохоо яж ах нөгөөх нь алга болчих юм уу тий. Тэгэхээр нөгөө хүүхд амар хүнд ингээд нэг юм чочрол авдаг. Тэгэхээр би ер нь аль болох хүүхдийг багаас нь нэг тийм амтантай их ойр ойлгож хамт ингүүл ер нь янз бүрийн болоход хүүхдэр амар гэмтдэм байх гэж харсан шүү дээ. Ээж аавын ачийг хариулах гэдэг нь хүн байнга санаж явах хэрэгтэй юм уу? Хамгийн том зүйл одоо ээж аавынхаа ачийг хариулах л шүү дээ. Одоо ачийг яаж хариулах юм? Гэтэл зарим нь ингээл асрамжийн газар ээж аваагаа авчаа хайцсан. Маш олон хүмүүс шүү дээ. 12 хүүхэдтэй асрамжийн газар хайцсан. Нөгөө асрамжийн газар эргэлтээр нөгөө настангууд төр хүмүүс ирэхээр уйлаа цонхон дээрээ сууждаг. Миний хүүхд ороод ирдэг юм багтаа. Тийм зүйлийг нүдэрээ харсан сэтгэл өрөвддөг юм бил. Сэмэрдэм бил. Тэгэхээр ээж аваагаа хайр шүтэж явахгүй хүн бол нэг амьдралын зам бүр зэгцэж нэг сайн явдаггүй. Ээж аваахаа ач буйныг хариулна гэдэг чинь өөртөө зөв явахын нэг хэлбэр байна. Тэгэхээр ээж аавын ач тусыг хариулж авдаг хүмүүс ер нь цаанаа л нэг өөр явд юм да. Одоо хүмүүс ингээд нөгөө өнгөн хэлбэрийн айгүй гоёж ин л доо барьж байгаа утсаараа зүүж байгаа дэд хэрэглээрээ ч гэдэм үү сэтгэлээ яаж гоёх вэ? Орчин үеийн хүмүүс. Одоо наад чи ерөөсөө айгүй тийм нэгтэй сэтгэлтэй. Хүнд ингээ харахад аюу ингээд бүх юм нь болоод байгаа юм шиг ингээл нэг брээн дээр гоёд брээн зүгээ зарим хүүхнүүд тэгдэж штэ төрөөсийн байраар амьдарч ижил нөхөр нь ингээд төрийн албанд ажилладаг төрөөсийн байраар амьдарч ижил нэг л брээн дээрэл нэг л амир ингээл үнэтэй брээн би 10 жил бизнес ихтэй брээн дээр гоёж үзээгүй би ер нь даруухан баг туртай хүн ер нь ямар ч нөхцөл даруухан ямар ч зүйл дээр гарсан хүн хүнээрээ байх шиг сайхан байхгүй штэ тэгэхээр хүн ер нь гаднаа гоё харагдснаас илүүтэй дотоод сэтгэл чинь дүүрэн амьдрна гэдэг маань юу дүүрхүүхэр нөө мөнгө, эд хөрөнгө, байр, машин тэрэг одоо тэр үнэтэй брэнд юу гэдэг тэр биш аахгүй. Сэтгэлийн орон зай тэр зүйлүүд дүүргдэггүй. Эр хүн л дүүргдэг. Бүсгүй өвн л дүүргдэг. Бүх юм нь байгаад хитэн тэр бүмөнтэй хавсанд амьдарч байгаа ч харахад бүх юм байгаад идэг аз жаргалгүй амьдардаг. Маш олон хосууд идэв шүү дээ. Айгүй гонхтой. Хүн болгон төөрөг тавилантай байдаг гэдэг шиг таны одоо энэ юу төөрөг тавилан бас их сайхан дээд тэнгэртэйг хайрцдаг тий. Тэгээд энэ удган гэдэг энэ тавилан танд заяажээ. Зарим үед бахархах, зарим үед жоохон хэцүү санагдах үед байдаггүй. Би яагаад шантарч исэн гэх юм бол ингээл хүн орж ирээ гарахад би эргэж хараа уйлаа суужсан байсан гэдэг. Яагаад вэ энэ хүний амьдралыг хараад ингээд сэтгэл өвдөд. Яаж насандаа баймгүй энийг ачааг өөрж авдаг байна гэх. Тэгэхээр би ерөөсөө ингээд нэг юм сэтгэл их зөөлөн төрлийн хүн л дээ. Ямар нэгэн сэдв ярихаар ер нь их уйлждаг тийм юм сонио хүн штэ. Тэгэхээр нөгөө ийм сэдв ярихаар бас эвгүй болж шүү. Тэ. Уйлах гэдэг. Тэр хараал гэж ер нь тэр одоо нэг насан туршдаа ингээд хүүхдээ болох гэж чадахгүй байгаа хүмүүс байна штэ. Тэгээд нэг амьдрал нь танихаар нөгөө дорой ингээд байгаад байдаг. Тэр хараал уу? Тэгэхээр нөгөө хүн болгон хүүхдээ болох хувь тавилна.
өөртөө хүүхдийн тоо хязгаартай цаанаасаа бидэн шүү дээ. Бурхны зургаар эрэхтэй л энэ хүн 4 хүүхдээ олно гэсэн бол 4 хүүхд. Гэтэл нөгөө хүүхдийг ингээд ахуулцдаг айгу дураар шүү дээ. Тэр чи хүн болгон хүсээд олддгоо хүүхдээ олыг өргөжлөхгүй гэсэн. Маш олон одоо ингээд одоо хүмүүс шүү дээ. Гэтэл нөгөө зарим хүмүүс хүүхдээ болохоо хүсээд идэг хүүхд нь хүүхдээ болохгүй байх чинь зарим нь ингээд дураар очвол хүснээрээ 4 5 абортонд орсон хүмүүс байна. Эцсийн дүнд өргүүдэл аягүй харилцаг яг энэ харилцаж суурь нь болоод өгчдөг байхгүй. Би одоо ийм хүмүүс нэр яг үнд аягүй хэрдэг. Тэр хараал ерөөл хийснээрээ одоо тэр хүмүүс одоо муу явдаг сайн явдгүй л байлгүй дээ. Гэтэл ямар ч буруугүй хэрнээ тэр хараал төртчөөд байгаа одоо энэ нэг зааг ялгааг яах хэвтэй вэ? Тэгээ ер нь яаж хүн гоё юм 9 үеэрээ юм жаргалтай дэлгэр сайхан амьдрах вэ? Та төгсгөлтөнд манаа нэг хүмүүс нэм сайхан ерөөл хэлж болох уу? Энэ хараалж ерөөсөө өртөж болохгүй амьдрна гэвэл хүнд муу юм хийхгүй амьдрах хэрэгтэй. Хүнд муу санаж болохгүй. Хүн үнтэй мууд сандах алиг тэр гэх үү тийм ээ? Хүнд муу юм битээ сан. Хүн энэ амьдарч явах бүх хугацаанд дараагийн төрлийг өөрөө бүтээдэг учраас зөв амьдрах хэрэгтэй. Өгөх нь үнэн, төрөх нь үнэнгээс хойш амьдарч явах хугацаанд хин нэгэнд муу санахгүй, хин нэгнийг гомдоохгүй байх хамгийн том асуудал. Ялангуяа тийм хүлхэн түн болон хөхүүл эмэгтэй хүнийг бүр гомдоож болохгүй. Хадмууд нь хүртэл гомдоогоо хөөгөө гаргах зайлууд байна шүү дээ. Тэгэхээр энэ маш том нүглийн донд ордөө шүү. Үйл өөр гэдэг зүйл насны бүхсэнд бас гардээ шүү. Үхээ өгөж болохгүй. Тийм ээ? Одоо амар зовж дээдэнгэрт альж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр аль болох лусаа сайхан дахин шүтэж яваарай. Ялангуяа хүмүүс ч могоо жил дээр лусаа сайхан дахин гээд 12 жилийн хүлээгээ сууж идэг хүмүүс байдаг. Зарим нь бол жил болгон дахиад явж штэ. Бөө үний засал ном тухайн үний хувь хүний барилдлага нийлжээш маш том өөрчлөлт гаргадаг. За танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр та хэд манаас энэ нэвтрүүлэгтээ орж оролцсон баярлалаа. Тэгээд айгүй мундаг юм хүмүүсийг оролцуулаад тийм ээ. Ингээ олны үг ингээ сонсоо. Би бас үтсэн чи айгүй сэтгэл хүрсэн. Тэгээд яасан ч мундаг юм. Тэгээд ер нь ингээ тодорхой хэмжээ нийгэмд байр суурь олцсон зүйл харагдчихжээ л да. За ингээ 2025 оных нь энэ хүний амьдралыг сайхан цэгцлэх, зөв замд нь оруулах тийм энэ сайхан үйлд нь, гэр бүлд нь бүх ийм л одоо сайн сайхан зүйлсийг хүсэн өрөөй. Тэгээ манай одоо сая подкастын маань бас ингэж урам хайрлаж тий манай бидэнтэй ингэж хэсэг хугацаанд ер нь хүний амьдралтай холбоотой ялангуяа бид ер нь энэ амьд байгаа бид нар нэг л амьдрын шүү дээ тий бүгдээрээ. Тэг яг энэ амьдрах энэ хугацаанд зөв явах хэрэгтэй шүү гэдэг энэ сайхан зүйлсийг ярилцсан танд баярлалаа. За та хэдтэй ч гэсэн маш их баярлалаа. Урт наслж удаан жаргаж яваарэ гэд бас ах өрөөч ёо. За тэр ирүүл Батэршгэ манай үзэгчд маань бас энэ 2025 он сайхан гэгэн бүхнээр цалигж байх болтугай. Ингээд ажилд нь амьдралд нь бүх сайн сайхан хүсэн өрөөй. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх ард түмэн тийм ээ сонсож байгаа та өдрийн ярилцлагыг үзэж байгаа хүмүүстээ тийм ээ онгодын манаас буян бас хурж та хэдийн манаас харж дааж явах болтугай гэж сайхан өрөөч ёо. Тэгээд онгодын мандаалт бас айгүй бас хүрх хүнд айгүй мундаг гэдэг шүү дээ. Тэгэхээр могоо жилийн маань бас энэ сайхан мундаг жил та бүгдийн маань ивэж сансан зорьсон үүлэн сайхан бүтэмжтэй эрүүл сарвал хамгийн гол нь эрүүл авах хэрэгтэй. Эрүүл ээж хүн болгон бүтэн амьдралтай салт сарнихгүй үр хөвгтөө өнчрүүлэхгүй сайхан бүтэн байгаасаа тэгээд бас хүнд чадах чинээгээр бас буян болж яваарай л гэж хэлмээр байна. Буян гэдэг чинь өөр агуу зүйл байдэн шүү. Тэгэхээр та бүгд манаас доороо бодолтой олондоо бас буян түгээж чадах зүйлээрээс дэм тусалж яваарай гэж хэлмээр байна да.